Сайн байцгаана уу? Толгой байна. Намаа байна. Энэ бол манай гэр тавтай морилно. Одоогоор бид ам бол тавуулаа амьдарч байна. Сая 25 оны 8 сарын 19-нд манай Амин гэдэг охин маань төрсөн байгаа. Тэрнээс өмнө анх энэ гэртээ нүүж ирэхэд бид нэр дөрүүлээ ирсэн. Манай Луна гэдэг нэртэй French Bulldog, манай нохоо, Харчи гэдэг нэртэй нохоо. Тэгээд бид хоёр хамт ирсэн байгаа. Энэ байранд одоо амьдраад 2 жил болж байна. Багтаа яг мөрөдчихсэн байр гэх юм бол айгу тухтай. Тэгээд би нэг тийм том зайнд айгу нэг дуртай биш. Яг л ингээл булан тохоо болгоно нэг юм тухтай нэг их юм байхгүй. Тийм байранд амьдрахыг хүсдэгсэн. Энэ гэрт ер нь баг хамгийн ихний тавилгаар нь ер нь бол энэ бөөдөнг номоо сонгож ирсэн. Тэгээд ер нь тухайн үедээ үнэн нэлээ үнэтэй ингээд надад баг ингээд гэтэл ингээд энэ бөөдөнг яг ингээд авах хэрэг байгаа мó гэтэл ингээд яг энэ бөөдөнг ингээд номоо бүр ингээд яг газар дээр нь очиод ингээд суудсан. Би энэ бөөдөнг яаж хийж яагаад л аавна? Би бүр хувааж төлөөч чамааг аавна гэдэг. Тэгээд яг энэ бөөдөнгөө тэр баг хамгийн анхны тавилгаараа сонгож ирсэн. Тэгээд энэ бөөдөн дээр ингээд суух болгонд ер нь бол намаа бодогддог. Гэтэ өсө бөөдөн чинь ингээл нөгөө гэр бүлийнхтэйгээ цаг өнгөрөх хамгийн ингээл номер 1 газар шүү дээ. Тэгэл. За энэ бол манай том өрөө байна. Энэ түрүүн тулгай битэрийн ярьжсэн нөгөө хамгийн хайртай бөөдөн маань байна. За тэгээд бөөдөнтэйгээ адилхан ингээ хэлбэртэй юм ширээ бас ингээ захиалж авч ирсэн. За тэгээд мэдээж битэр ингээ нөгөө агаарт шүүгч ажилуулдаг агаа. За энэ болохоор ингээд миний булан бохгүй юу. Тэгээд миний ингээд уншиж байгаа ингээд номнууд байдаг. Тэгээд цаана бол ингээд бас зөндөө номнууд байгаа ингээд хураацсан. За энэ дундаас нэг онцлог юм маань гэх юм бол манай хүүхдийн ингээд нөгөө альбом байна. Дөнгөж 50 хоногт тахт ингээд альбом хийлгэжсэн. Тэгээд жирэмсэн байхдаа ингээд нөгөө нэг баян Харибо иддэгс болохоор тийм Харибо хүүхд төрөлцсөн ингээд юм зураг авахулчихсан. За эндээс өөр гэх юм бол бид нөгөө контент хийдэг учраас ингээд камерман, мик энтер байгаа. За тэгээ хүүхдийн тоглоом шагаа энтер гэл нэг юмрх юмнууд байна. Энэ шагаа явах юм бол битээрс нөгөө чөлөө цагаараа бас Nintendo тоглох туртай хамтдаа тэгээд ингээд Nintendo байгаа. За ингээд манай Univision юм байна. За энэ бол ингээд миний булан байна. Тэгээд би ер нь амтны юм цуглуулах их дуртай. Тэгээд чулуу ч юм уу тэгээ гоё гоёмсаг харагддаг юм цуглуулах дуртай. Тэгээ энэ болохоор ягаан болор аметист чулуу байгаа. За эдгээр бол ингээд энэ бол нэг халуун нөгөө ирбэхний цуглуулгууд. Энэ нь болохоор бид харуулъя. За энэ болохоор юм халуун орны шавшнуудын цуглуулга байгаа. Тэрнээс за эдгээр бол ингээд бүгдээрээ бас амтны цуглуулгууд. Яг дурдах юм бол энэ болохоор юм чулуутсан шаркны шүүд байгаа. Одоо нөгөө махчин загасны шүүд гэсэн. За нэг иймэрхүү юмнууд цуглуулдаг да. Ер нь бол миний болон гэх юм бол тий. За энэ бол манай галт байгаа. Тэгээ манай галт байгаа юм жижигхэн зайтай ч гэсэн бид хоёр ингээд галгооны тавилга хийлгэхдээ баг цагаа ашиглаад бас хөрх юм ажлын ширээмэр шиг юм хийлгсэн байгаа. Тэгээ эндээ ингээд хоолоо хичээд бид энд хоолоо иддэг. За тэгээд ер нь ирээдүйд эндээс хүүхдээ хоолны ширээ энтер орж ирэх байх. Тэгээд энд бас ингээд онлайнаар ажиллаа хийгээд тэнийг иймэрхүү. Энэ бол манай хүүхдээ одоо өвчний хэсэг байна. За энэгээр ингээд бас тулгайгийн цуглуулга, ном энтер гэл дэшээгаа тэгэл тулгааг надад бэлгэлж исэн бэлэг мэлэг ингээд байгаа. Тэтгэлийн шүүгээр дүүрэн ингээд нэг галтгооны хэрэгсэл байгаа. Бид хоёр ингээд чөлөө цагаараа бас пазл эвлүүлэх дуртай байхгүй юу? Тэгээд энэ 3 пазлыг одоогор ингээд эвлүүлсэн байгаа. Тэгээд энэ дээр уг нь бол ингээд дөрөвдөг нь орж ирэх хэвээр бид хоёр ингээд 6 сонгоогүй тэрэн дээр ингээд аюу гаццсан байгаа байхгүй юу? Уг нь бол энэ аюу гоё юм алдартай уран зургуудыг ингээд сонгоод хийж исэн. Тэгээд пазл эвлүүлэх явцдаас бид хоёр ингээд аюу гоё ярилцаад ингээд гоё цагийг өнгөрөөдөг байгаа. За хамгийн сүүлд гэх юм бол бид хоёр нэг Wolf of Wall Street үзсэн. Тэрэн дээр болохоор ер нь кино үзэхдээ бид хоёр яг нөгөө снэк энэ айгүйх цуглуулж үздэг. Яг би биенийхээ ойр тэтээгүү снэкүүдийг цуглуулад ингээд амсаад тэгээд яг киногоо үздэг. Яг тухалж үздэг гэх юм уу. Тэгэхээр тэгээд нэг кино үзэхлээр ер нь бол нэг хамгийн ихний кино таалагдах юм бол яг хоёр дахь киногоо үргэлжлүүлж үзэх гэж юм уу те.
Тэгж ер нь бол киног үздэг. Одоо ер нь ингэчихэд байгаа шүү дээ. Кино үзэн шүү дээ. Тэгвэл тулгаа ингээ бүгдийг үтцсэн гэдэг байхгүй юу? Тэгвэл яаж гэж кино цадлангар үзсэн. Үгүй би ингэдэг байхгүй. За ярих юм уу? Мэдгүй. Бүгдийг нэг би ингээ кино хоёлын нэг үзэнгүүт төгсгөлийн мэднэ гэдэг байхгүй юу? Тэгвэл ингээ бүгдийг ингээ задлан үзсэн. За би нэг амар гой тайлбарлая заяа. Би ингээд хоол ганцаараа идэж чаддгүй. Тэгэхээр би яг ингээд YouTube ч юм уу те нэг юм орж байгаад үздэг. Тэнгууд кино задлах гарч ирдэг байхгүй. Тэгээ би кино задлах үздэг. Ингээд тэнгууд ингээд номоо надаас сууд нэрээ тэр киног үзэх юм би үзсэн гэдэг байхгүй. Хэрвээ тэр кино надад ингээд задлан дээрээ таалагдвал би тэрийг яг ингээд томоор нь яг киногоор нь үздэг гэх юм уу те. Тэгээд номоод байг үзсэн гэж хэлдэг. Манай гэр бүлийн аз жаргал бол одоо ингэ бодож байхад хамт байхдаа л яг жаргалтай тийм ээ дөө ингээл амьдрал асуудал байгаа ч гэсэн хамтдаа байхдаа бид нар ингээд даван туулж чаддаг штеп. Тэгэхээр ингээл бүх зүйл хамтдаа хичээгээл амьдарч байхдаа л жаргалтай байдаг та. Univision те хамтдаа жаргалтай.